Бурхан бол амьд юм аах дүүнрээ. Бурхан бол байдаг хийгээд биднийг харж нэгүсэлж, биднийг өдөр бүр өөртөө илүү ойр байгаасаа гэж хүсэж, биднийг хамгаалж, биднийг удирдан чиглүүлж, биднийг ятгадаг бурхан юм аа. Заримдаа бид сул доройгоо, заримдаа бидийг бурхан нүдтэй гэдгийг, заримдаа бид бурханыг мартцсан явах тохиолдол биш үү байна. Энэ өдөр ч бас би энэ эзний зоогийг санахдаа энэ өдөр та бүхэдтэй хуваалцах гэж байгаа сэдвийн маань бас агуулга их холбогдож байгаа. Гим нүглийн тухай. Бид нар хичнээн сул доройгоо бас мэддэггүй байна. Бид нар хэрхэн гим хийж эзнийг ахин дахин гомдоосоор байдгаас мэддэг баг. Сая бидний магтсан магтаал ба тий. Түүний цусаар бид чөлөөлөгдөж. Түүний шарахаар бид эдгэрсэн гэж. Юуны төлөө вэ ах дүүнрээ? Өчүүхэн таны төлөө, миний төлөө, энд суугаа ах дүүнрийн минь төлөө, годамжинд даваа найзын минь төлөө, гэртээ суугаа аав ээжийн минь төлөө Христ яах гэж энэ бүгдийг хийвэ гэж. Учир нь тэр бидэнд дэндүү хайртай учраас биднийг хайрласандаа бидний гим нүглийн төлөө тэр өөртөө авах тэр зовлон зүдгүүрийг зөвхөн ганц л өөр дээрээ үүрж модон загалмайд өөрийгөө хадуулж тэр зовлон шаналлыг үүсгэсэн юм ах дүүнрээ. Эзэн биднээс юу хүсдэг вэ тэгвэл? Биднийг өдөр болгон өөртөө илүү ойр байж түн талархал өргөж, гим нүглээсээ эргэж, бусдад өгж, бусдад үйлчилж илүү л Христийн зан чанар руу хийгээд Христийн үйлсэн үйлс болгон руу биднийг удирддаг баха гэж. Тэгээ бүгдээрээ хамтдаа энэ цагийг эзэн даатгаад залбирцгаая. Халелуя. Эзэн минь ээ. Таны гайхалтай хүүгийн нэрээр бид залбирч байна. Бид сул дорой гэдгээ, бид гим нүгэлтэй гэдгээ. Бид ямар өчүүхэн гэдгээ бас энэ цагт үнэхээр таны өмнө илчилж байна эзэн минь ээ. Та өөрийн сул дорой хүүг нэгүсэлж, уучлалж, өршөөж өгөөч гэж гуйж байна. Галил Монгол чуулганы ахын дүүс үнэхээр энэ цагт таны үгийг шимтэж, таны үгэн дотор босч, таны үгээр өрөөгдөж, таны үгээр бас нэгэн удаа амьдралдаа эргэлт хийж, бас нэгэн удаа гим нүглээсээ, нэг ч гэсэн гим нүглээсээ эргэх тэр боломжийг бас та зөвшөөрч өгөөч гэж танаас гуйж байна эзэн минь. Бид магадгүй тэр гим нүглээрээ дахин таныг цовдлох байх тэр боломжийг та бас энэ цагаас эхлэн нээж өгөөрэй. Энэ үгээр дамжуулан та өрөөж өгөөрэй эзэн минь. Сул дорой таны үгийг хуваалцах гэж байгаа хүүгийн дээр та бас миний дээр таны сүнс, таны амар тайван, таны гайхалтай нэгүсэл байх болтугай эзэн минь. Ам нь худал гэрчлэхээс, ам нь зөв буруу ярьж бусдыг гомдоохоос үнэхээр хамгаалагдах болтугай. Хани энд суугаах дүүнэрийн зүрхэнд хүрэх тэр л үгсийг дамжуулах тэр боломжийг танаас гуйж байна эзэн минь. Сул дорой өөрийн хүүхдээ хүчрхэгжүүлж өгөөрэй. Амар тайвнаар хөтөлж өгөөрэй. Энэ цагийг тань даатгаад таны гайхалтай хүү бидний аврагч Есүс эзнийхээ нэрээр залбирлаа. За. Та сургаалыг хэрэгжүүлэгч бай. Залбирлын сургаал сонссноос хойш залбирлын амьдралд нь өөрчлөлт гарсан юм байна уу? Амен. Үржээ ихцэл өөрчлөлт гаргасан. Дараа нь би Бурхны амлалтын талаар хуваалцсан уу тий. Та нэгдүгээрт битгий гомдол. Өөрийн хараа үйлчлэлтэй тууштай бай. Тэгэх юм бол танд Бурхны өгсөн гайхалтай амлалтууд хизээ нэгэн цагт Калибт өгсөн тэр Хером нутг шиг амлалт билээ болох болно гэж хуваалцсан байна. Та эзний хараа зориг амлалтыг харж чадсан уу? Амен. Харсан бол амен. Үнэндээ бид нар сургаалыг хэрэгжүүлэгч биш л болвол энд хичнээн гайхалтай номлогч байгаад энд хичнээн гайхамшигтай пастор бүр эдгээгч номлогч одоо Христ эзэн өөрөө ирээд таны өмнө номлосон ч та амьдралдаа өөрчлөлт гаргахаар шийдэхгүй л болвол та энд сууж цагаа урж яах. Тэгэхээр ах дүүнрээ би энэ цагт бас та бүгдийг уриалгах гэж байна. Би зэмлэхгүй эзэнтэй таныг уриалгахыг хүсэж байна. Та сургаал сонсоод магадгүй эндээс гарсан нэг ишлэлийг өмнөх өдрийн нэг пасторын номлосон сургаалын тэр ишлэлийг очиод Библиэлд тулгадаг хүн байна уу? Энэ пастор зөв ярьсан уу, буруу ярьсан уу? Буруу ишлэлийг зөв тайлбарлсан уу, буруу тайлбарлсан уу? Шалгадаг хүн байна уу энд? Библийг 10 удаа уншсан хүн байна энэ дотор.
Тунгаа байна тий. 8 удаа. 5 удаа. 3 удаа. 2 1 эмгэлтэй байгаас тий. Бид нэр өнөөдөр сүм чуулганд ирээд энэ чуулган 17 жилийн түүхтэй цуглаа. 17 жил болоход Библийг нэг уншсан хүмүүс л байна. Бид нэр тэгэхээр яаж хол явах вэ? Яаж Библийн дагуу зөвхт байж чадах вэ? Өнөөдөр бид Библи өөрөө гайхамшигтай ном байт. Библийг өнөөдөр нэг уншаад тайлагдах зүйл гэхэд хоёр дахь уншихад илүү олон зүйлийг тайлагдж байдаг. Гурав дахь уншихад өшөө илүү олон зүйл тайлагдж байдаг. Ийм гайхалтай ном баг. Библиэл өөрөө хэдэн номтой вэ? 66 номтой. Нийт хэдэн ишлэл, хэдэн бүлэг байдаг вэ? 1189 бүлэг байна. Энийг 365 хуваад өдөртөө хэдэн бүлэг уншихаар вэ? Ерөөсөө 3 бүлэг, 4 бүлэг. За 3 бүлэг хуваахад л та 380 хоног уншихад Библийг нэг удаа унш, жилд нэг тойроо. 3 бүлэг унших эцэстээ өнөөдөр танаас хэр зэрэг их цаг хугацааг зарцуулах вэ? Магадгүй 10 минут л зарцуул. 3 бүлэг гэдэг бол өөрөө 2 удаа сүрэхгүй эртэл ном баг. За тэгээд бүр daashаа жижиг гэн номнод бол ерөөсөө та 10 минутын дотор нэг номыг уншаад дуусгачих. Ах トゥ нараа бид нар Библийг уншихгүй бол хичнээн та энэ ч гайхамшигтай номл сонсоод хэрэгжүүлэгч биш бол очиод Библийг уншдаг бол яаж амьдрах? Яаж Библийн дагуу яаж та зөвхт христчин байж чадах юм бэ? Би энэ зүйлийг та бүгдээс ятгах гэж байгаа. Яг энэ зүйлийг айгүй муухагаар нэг талаас нь хэлсэн зүйл гэдэг. Бүтэн сайнны итгэгчд гэж. Яагаад бүтэн сайнны итгэгчд? Бид нар нэг өдөр айгүй нэгүүлсэнгүй өөр дээрээ гэрэл асаагаад яваад чадна л да. Зөвхөн бүтэн сайн өдрийг бид нар төвчж өнгөрөөж чадна. Хараал хийхгүйгээр хичнээн сайхан юм харахад ийм сүмд итгэдэг хүн шиг. Гэхдээ бурхан юу гэж хүсдэг гэвэл та нэгтгэхээс хагасаа өдрийн хооронд л харин итгэгч хүн шиг амьдраач гэж. Таныг хараад даган дуурах тэр хүн байгаасаа гэдгийг бурхан хүсдэг байна. Бүтэнсэн өдөр бол харин бурханы өмнө ирж түүнд алдар магтаалыг өргөх, түүний гайхалтай үгээр цэнэглэгдэх өдөр байна. Бид энэ ч хэлбэр хөөх гэж бүтэнсэн өдөр сайн сайхан хүн шиг харагдах гэж хичээх энэ ч хэрэг байна. Бидний амьдрал христчийн хүний амьдрал, христчийн амьдрал өөрөө нэгтгэхээс хагасаа өдөр хүртэл та яаж амьдарч байна гэдэг нь л чухал байна. Тэгээ ах トゥ нараа Библийг уншицгаая. Библи бол магадгүй за ямар ч шин зүйл авсан одоо энэ пиано авсан ч гэсэн заавар нь байж байгаа. Заавар нь байхгүй бол та энийг хэрэгжилж мэдэхгүйтэй адил бид нар зааврыг уншихгүйгээр бид нар яаж Христийн замаар тэр амьдралаа зүв зүйтэй амьдарч чадах вэ гэж байгаа. Амен үү? Библийг уншицгаая. Амен гэсэн авах болтгоо. Тэгээд үгийн цаг руу гарцгаая. Avengers гэж. Би айгүй их кино үзэх дуртай л да. Ер нь чөлөөцөг гарвал буудан дээр өвтөж аваад зургатаасаа гал кино үзэх дуртай. Эдгээр залуудаа одоо бүр хүүхдтэй байхдаа Google-тэй кино дуртай байсан байлгүй. Тэгээд үлгэрийн кино одоо юу гэдэг ямар кино ингээл явсан. Ер нь бол одоо айгүй тийм түүхэн бодит баримтат за бүр Христ итгэл кинонууд айгүй их дуртай болсон. Тэгээд айгүй сон христчин болсноос хойш айгүй нэг зүйлийг айгүй их анзаардаг байсан. Гол дүр нь золиос болцохоор л айгүй христээр орлуулж бодоод байдаг байл. Тэр байтугай нөгөө нэг юм өөрчлөдөг штэ. Нарния гэдэг. Нарина дээр нөгөө нэг арслан үхээл нөгөөдөл аврагдал амьрагдал буцаад арслан амьлал те. Йоо яг христ гэл ингээл бүр айгүй тийм нөгөө нэг юм кино үзэх болгондоо ингээл айгүй нөгөө христээр орлуулаад тэр золиосыг айгүй их мэдэрдэг болсон баг. Яа. Одоо тэгээ сүүлд бүр бид нямка басках бид өөр нөгөө нэг Энд геймийг үзсэн. Avengers-ийн тий. Тэр их ч айгүй би бас айгүй хүсэн хүлээж байгаа бид энэ ч техно марч бид гуруулах нь үзсэн л дээ. Тэгээ тэрэн дээр бүр явж байгаад Iron Man хүчиж байгаа юм аа. Йоо би яагаад гэл бүр ингээд нэг талаас айгүй юм гол харлаа л. Гэтэ Нимка маань Наташа өгсөнд харамсаад байгаа байхгүй. Тэгэл баатруудын сонголт бас арай өөр байна. Тэгээд тухайн үед нь айгүй нөгөө нэг юм юугаар солонгос сабтайтлаар яваад англиар ингээд айгуусаа ойлгоогүй байхгүй. Яагаад заавал Iron Man өгч вэ гэдээ ингээд бодоо. Тэгээ сүүлд нь би гэрте очиод нөгөө монгол сабтайтлтай үзээд ингээд яасан чинь Iron Man үнэхээр боломж байгаа. Хэдэн боломжоос ганцхан байсан блэ? 14,000 боломжоос ганцхан байсан нь л
Iron Man өөрийгөө золиослж дэлхийг аврах боломжтой байсан. Тэгвэл бидний Христ эзэнт хэдэн боломж байсан бэ? Магадгүй ганц л баг. Тэрийг л хамгийн сайн хийсэн баг. Тэрийг л гэм нүгэлтэй Библийг уншдаггүй зөвхөн бүтэн сайн итгэж бидний төлөө л хадаас зоолгож, модонд өлгөгдөж, доромжлогдож, гутаагдаж золиос болсон баг. Та хэр золиосыг үнэлж байна? Үнэхээр Христийг бодох болгондоо тэр киног үзээд дуусаад киноны гол дүрийг шаналх болгонд Христ эзэн маань ямар их шаналсан болоо гэдэг зүйл. Христ эзэн маань өвдөөгүй гэж үү? Христ эзэн маань тэр доромжллыг аваад амсаад гутраагүй гэж үү? Яах гэж гээд. Бид нар энэ үн цэнийг ойлгохгүй бол бидний энэ хүртсэн зоог, магтсан магтаал ямар утгатай юм бэ? Бид нар энэ зүрх сэтгэлдээ тэр Христийн зовлон шаналлыг л мэдрэхгүй бол бид нар тэр зүйлийг л үн цэнтэд тооцтол хүлээж авахгүй юм бол Христ эзэн маань ямар үр дүнгүй ажил хийсэн юм бэ? Тэгэхээр бид нар Христийн үн цэнийг илүүтэйгээр ойлгоос ах түнэ. Библиэлд маш олон. За тэгээ сайн мэдээний тэр 4 ном дээр 4 дагалдагч маань бүгдийг нь бичсэн баг тий. Христ эзэн яасан ингээд бүх зүйлийг бичсэн. Та бүгдээ унших юм бол бас их ямар их зовлон шаналл донд. Тэр өөрөө мэдчихин гэдэг бүр хэцүү тий. Би эднэрийн төлөө золиослог гэдэн. Би ингээд үхэх болно гэдгээ мэдсэн хүн тэр хүмүүсийн дунд байх ямар хэцүү болоо. Мэдхгүй нь бүр Петр ах маань энэ юу гэсэн явж идэг лээ. Би таныг үхсний ч хамт байх болно гэл. Бид тийм амьдралаараа амьдрахгүй байгаасаа гэж хүсэж байна. Бид нар тэр үн цэнийг илүүтэйгээр ойлгосон байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ саяны Магдалины дуу гайхамшигт те. Түүний цусаар бид эдгэрсэн. Түүний шархаар бид эдгэрсэн. Исая иш үзүүлэгч маань юм гайхалтайгаар л зөвгнөж хэлснийг л би илүүлсэн байна. Библиэлд тэгвэл нийтдээ хэдэн дүр байдаг вэ гэж. Ер нь хэдэн хүний үйл явдал болдог вэ? Амар их үү. Библиэлд юусэн 1888 хүний дүр гардаг гинэ. Яг хав давхарсан тоогоор яг одоо жишээ нь эзэн нэрийн сольсон хүмүүс байдаг шүү дээ, тий? Симоныг жишээ нь Петр болгосон ч гэдэг юм уу. Тийм утгаараа ер нь бол 2600-700 орчим нэр дурддагддагаас ер нь яг ингээд нэгжлэх юм бол энэ бас яг тийм тустас тоо бас биш л шүү. 1888 гэдээ гаргацсан тоо би харсан. Тэгвэл Библиэлд 1888 дүр байна. 1888 дүр гэдэг бол 1888 характер, 1888 Христ итгэлийн замыг туулж яваа христч хүмүүс. Магадгүй үл тэрслэгчд байгаа. Христийг цовдлсон тэр шүүсэн хаадууд байгаа. Ингээд үзэхээр тэр дотор тантай төстэй дүр байна уу? Бага тий? Байж л таарай. Хамгийн түрүүнд хинтээ төстэй гарч ирж байна. Та хинтээ адилхан байна. Нэгдүгээр хамгийн түрүүнд Библи дээрээс дүрээ олцох юм бол таны цаашдын хараа зориг айгүй амархан юм шиг санагдсан. Надад бол. Тэр хүн юун дээр бүдэрч вэ? Тэр хүн юун дээр омчвоо? Тэр хүн юун дээр хожичвоо? Тэ? Тэр юуг хамгийн сайнаар зөв хийж чадваа? Эзний өмнө юунд буруу байгаад мань хүн бүдэрч вэ гэдгийг олоход амар. Тэгвэл дүрээ олох бас нэг талаас амар. Зам чанарын хувьд нэгдүгээр үйлчлэлийн хувьд гэж болно, тэ? Магдалихан бол бүгд Давид Давид оцгоо Давид уугаа гэл ингээл бүгд Давид болохгүй л гэдэг. Тэгвэл Давид ах маань зүгээр гитараа барь сүмд дуулж байгаад Давид хаан болцоогүй шүү дээ. Түүний амьдрал бас маш хүч бүр ямар сандаа тэр амтнаас мултарсныхаа төлөө дуулал бичсэн байгаа шүү дээ. Самуэль 2 дугаар бүлгийн 22-ыг бичихтэй. Тэр хаадуудаас амин аврагдсны төлөө эзэн бол миний хад гэд хорогдох газар минь гэдэг чинь тунхаглаа зогсож байгаа. Тэр Абдуллам агууд хорогдоо зогсож байхдаа магтсан магтаалч юм билээ. Юудас байна уу? Багтаа. Амен. Тэ? Юудас шиг амьдрал бол бас нэг талаас хэцүүгүй. Тэгвэл ер нь заримдаа
Бурхны үгийг тайлбарлаж байгаа хүмүүс айгүй энгийнээр тайлбарлах гэдэг. Бурхан бол хайр, бурхан бол гайхамшигтай, бурхан бол таныг нэгүслэн өршөө нууцлна гэд гэхдээ үнэн байх хэрэгтэй. Тэгвэл бид нар бурхан хайр юм бол бурхан гайхамшигтай сайн юм бол Юдас шууд тэр дороо баяжаал тэнцэнэ тэгэл гайхалтай сайхан амьдрал үр өдөмний өргөдөл амьдраад явж болох. Гэхдээ тийм амьдралаар амьдрах шүү дээ. Юдас тэр дороо л хүссэн шүү дээ. Окей, за би хинтээ адилхан бэ гэж. Би Магдалины болохоор айгүй их Давид. Үгүй яг Магдалины хүмүүс ер нь Давидын дуусан нэг 150 номыг бол бас хүн шүү дээ. Ер нь би Библиэс болоо уншсан л да. Ер нь нэг 10-аад удаа уншсан бах Магдал. Ингээл нөгөө бор Библиэс ингээл баг. Эхлээл ер нь Магдалины голцуул нэг дуул ном ил уншдаг. Тэгэл ингээл уншаалаа. Тэнчэнээс яаж нэг дуу зохиоч хүн тэргээл. Лаглаг. Тэрнэрсэн тэгэл нэг юм хөөрхөн аймаа олчоод орцон тоглодог аян дээр бас нэг эзэн бол гэдээ оруулчих гал үзэл гэдэг. Гэхдээ би бас дуу зохиох гэж үзсэн л дээ. Би тэгээд нэг талаас айгу зүрх хүрээгүй. Зарим хүмүүс айгу таарлахаараа би нэг эзний дөрөв дуутай гал айгу дэрлэхэд. Тэгээд би дуу зохиоход бол заавал бас авьяас бас хөгжмийн мэдлэг хэрэгтэй тий. Би жишээ нь хамгийн ойрхон жишээ би Загдагийн зохиосон дуунуудыг харахад тэр гармон одоо юу гэдэг юм бэ? Аялгауны хувьд хүний зүрхэнд хүрэхийнх нь хувьд тэгээд тоглоход эвтэйхэн хөнгөн байхын хувьд Загдагийн дуунууд айгүй эвтэйхэн байдаг. Айгүй сайн дуунууд болсон байдаг. Тэгээд би бол нэлээд бас эзний гоё хараа дуудлага байна даа гэж харсан. Немкан тий. Немкагийн дуунууд бас гоё дуунууд. Немка авьяастай хөгжмийн боловсралтай гэвэлгүй шүү дээ. Ялгаагүй мэнтэй адилхан орцонд тоглож байгаа л. Гэхдээ би орцонд Немкас өмнө тоглож байгаа л тэгээ гитар сурцсан л басаад. Тэгээд ингээд Немкаг бас эзний өгөгчсөн өгөгдөл байна те. Эзэн тэрүүгээр дамжуулан өөрийгөө алдаршуулах тийм боломжууд байна. Тэгээд би Давидын болов гээл бас яг анхандаа ер нь бол яг энэ зүйл намайг ятгаж эхэлснээс хойш юу гэдэг юм бэ? Библиэлд ирэх өөрийгөө хайх үед бол Давидын болов гэж утсан. Давидын амьдрал бол үнэндээ хэцүү амьдрал. Нэг хаан болж үзэл, нэг бүр амиа аврах гэж байгаа нус шүсээ гоож үлсэн болж амиа аварж үлдээд бүр тэрсэн агууд хоорогдож нөгөө хулгайч дээрэмжтэй хоомж өнж. Тийм амьдралаараа биш байна. Би тэрийг давж туулахаар тийм зүрх сэтгэлтэй ч хүн биш байна. Тэгээ хэн байж болох вэ гэсэн чинь явж. Мань Петр бит хоёр юугаар адилхан болчихоо гэж. Библиэлд дээрс ингээд уншиж хахад Петрийн хамгийн түрүүнд гаргадаг зан чанарын хувьд. Петр ч айгүй тийм нэг аман түрүүнд явцдаг айгүй хэцүү тий. Ямар сандаа тэр гайхамшиг бодлоо Илия Мосе Христ гур уулзаад явах. Юу би асар барьж өгöd гэж яадаг. Тэр бурхан хүмүүст л тэнцээ майхаас аваар дотвол гэж тий. Тэгэхэд чи хөөх. Үгүй сэтгэл нь тийм юм чинь тий. Яах юм одоо тэгээ байгаль тэр юм чи одоо хөөх. Тэгэл ямар сандаа тэр зоогон дээр хүртэл хэлж байгаа шүү дээ тий. Нөгөө би ингээл та нараас урууна гэлдэж яхад би урахгүй гал хөөх. Ямар сандаа би нөгөө хин чин Петр чин эзэнтэй хамт явж байгаа. Би одоо ингээд Галилоор ингээд бүгдийг л ярьсан ч гэсэн өө эзэн та бол хүж болохгүй зай сатана гэх хөөх юм бүр ингээд тэр хоёрын харилцааг харахаар айгу тийм нэг хэцүү тий. Яаж Петр ах маань диссэн болоо юм ярьч юм шиг. Гэхдээ л яг л нэг юм түргэн зам чанараараа гэдэг юм уу? Юу гэдэг юм бэ? Нэг талаас харах юм бол Есүс тэр хайртай зүрх сэтгэл нь надтай илүү ойр юм шиг. Би тийм мундагт хайр таанараас илүү хайртай гэж байгаа биш үү? Зүгээр тийм зүрх сэтгэл дотор нь байдаг тийм нандин зүйл биш үү? Христийг ямраар үнэлдэг вэ гэдэг чинь таны үнэлэмжийн тухай л яриад байгаа. Та Христийг яг Петр ах шиг хайрлаж чадчих юм уу? Тэ? Яг эсвэл Юдас шиг нэг ингэж байгаа хэргэлчих гээд үзээд байна уу? Эсвэл Паул ах шиг зөвхөн тэр гайхалтай зүйлсүүдийг өвлөх гээд байна уу те. Тэгэхээр надад илүү туссан зүйл бол Петр ах. Петр ах маань хэн байсан бэ? Гэхдээ ер нь Христ энэ дэлхий дээр ирээд хэдэн хүнийг өөрчилсөн юм? 120 мянган хүнийг өөрчилсөн үү? 12 мянган хүнийг өөрчилсөн үү? 12 хүнийг дагалдуулаад буцсан. Тэр 12 хүний ертөнцийг үүсэх хүслийг тэр 12 хүнийг Христ өөрийгөө таниулах тэр боломжийг өгөөд
цаашдынх нь хараа зорилгыг тодорхой болгож өгөөд өөрийн биеэр үзээ дагалдуулаад тэр 12-ыг өөрчлөл явсан. Та амьдралдаа хэдэн үнийг өөрчлөх гэж байна? Одоо хэдэн үний амьдралыг өөрчилж үү? Та Христ итгэгч болсноос хойш хэдэн дагалдагчтай болсон бэ? Бидэнд ганцхан гайхалтай тушаал байгаа шүү, тэ? Бүх дэлхийгээр яваад Христийн дагалдагч болгоцгоо гэсэн. Тэгвэл та 17 жилийн түүхтэд цуглаанд суугаад 10 жил сүм цуглаанд хамрагдаад Библийг нэг удаа уншичаад хэдэн дагалдагчтай болсон бэ? Би энийг л хэлээд ах トゥ нараа би энэ зүйл дээр та бүгдийг нэг өөрийгөө цэгэмж үзээд маш хүчтэй босоосоо гэж хүсэж байгаа. Би номлолыг хэрэгжүүлэгчд байгаасаа гэж хүсэж байгаа. Би сургаалыг гайхалтайгаар гараа тайлбарладаг, гайхалтайгаар ах トゥ усаа өрөөдөг, дагалдагч бэлтгэдэг хүмүүс байгаа. Өөрөөсөө христчин шиг христчин байгаасаа гэж хүсэж байгаа. Өөрөөсөө дагалдаг шиг дагалдагч байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээ энд бас нэг хэцүү зүйл болчдөг тий. Би за бүгдэд уншиж өгье. Петрийг ер нь Библиэлд айгүй хэцүү нэг юу явцдаг тий. Дагалдуулагч дотроо Христ эзэн бас онцгойлол аваад явдаг. Петр, Яаков, Иохан гэл ингээл та бүгд яг унших юм бол ягаад онцгойлон тэр гуравт үзүүлэх гээд тэр гуравт хам гайхамшигтай юм харуулах гээд тэр хүн амьлуулсан ч гэсэн ууланд гарч гайхалтай үзүүлэгчтэй уулзсан ч гэсэн тэгээд тэр 5,000 хүн хооллоход ч гэсэн Петрээ яваад хоололоо тэр хөрхийг. Тэгээд энэ Петрийг яг үнэндээ Христ дагалдуулж явахдаа Христ эзэн дагуулж явахдаа маш олон гайхамшигар дагуулж явсан. Христ эзэн харах тэр яг чинь одоо бодоход энэ ч харж байгаа байхгүй. 6 өдрийн дараа Петр, Яаков болон түүний дүү Иохан нарыг Есүс дагуулan хідүүлэхнээ өндөр уулууд гарчээ. Тэр тэдний өмнө хувирв. Царай нар мэт гэрэлдэж, хувцс нь гэрэл мэт цагаан болсон байлаа. Харагтун, Мосе, Илия нар түүнтэй тэдэнд ярилцах нь үзэгдлээ гэж. Хин гэсэн бэ? Мосе, Илия. Мосе гэж юм блэ? Агуу өдөрдөгч те. Мосе юу гэдэг юм бэ? Хуучин гэрээний үед бол одоо хуучин гэрээний номон дотор гарч байгаа гайхалтай бас нэг том өдөрдөгч байна. Египтийн боолчлолоос Израиль үндэстнийг авч гардаг. Бурхны гайхалтай дуудагсан тэр хунтайж байсан. Гэхдээ Мосегийн амьдралыг харах юм бол ч гэсэн бас л Давид хаанаас тутахааргүй тийм зүйл. Хаан байснаа гинтхэн ямаач юм болол тэгэл буцаал өдөрдөгч тэгээ ядж яхад өөрөө хил амн тийм бүрэнхий шулга нөхөр байж таарад хажууд нь нэг туслахтай бүр тэгэл ингээл Мосе. Нөгөөх нь ингэлээ. Илия. Илия хэм блэ? Иш үзүүлэгч. Илия бол бүр гайхалтай. Илиягийн тухай уншсан байгаа. Тэ? Илия бол бүр өөрөө эн чин яг энэ үед Илигийн үед юу хоморж исэн бэ гэвэл яг иш үзүүлэгчд бүр байхгүй болж исэн онцаг удаа байхгүй. Энэ үед Илия ч бүр одоо эзэн бүр цүлд аваачаад хэрээгээр хооллоод чикнэр биш хэрээгээр хооллоод үгүй хэрээгээр хоолно гэж төсөөлөлт энэ ч хэрэг ямар юм халбаг хоол авчирч өгөх үү те бодоход тэгээ амаан газар хэрэг мэдхгүй ер нь бол ингээд Библийг та бүгд яаж уншдаг вэ ер нь би болохоор айгүй нэг юм кино үздэг ч болох юм айгүй юм фантастик яг юм киноны юм үйл явдал шиг айгүй Илия ингээ модон алдсан ингээ ам нь ангацсан хэрээнүүд ирээд хоолог бол ингээ буцаал яваал ингэж байгаа тийм зүрх харгал чи ямарч боломжгүй дээ л гэж бодсон байна. Илиягийн үзүүлсэн бас нэг гайхамшигтай зүйлсүүд. Тэр үед яг Баалын бурхад Баалынхан тий Баалынхан айгу хүчтэй болж исэн үе. Баалын бурхад чи одоо тийм Баалынхан нөгөө маахарах бөөгийнхэн шүү үндсэндэл нөгөө нэг физикнэл өөрсдөө зүйлсэн мэсээ бүр балаар зүгдэг нөхдөд. Тэгээ Илия бүр нөгөө Баалын бурхадтай үзье. Баалын нөгөө бөөнүүдтэй хідэн үнэтэй үздэг лээ. 450 бөөгийн эсрэг ганцаар байсан. Өө та нар хинийх нь эзэн үний тий тэрийнхэн дагъя гэд бүр
Нөгөөд чинь 450 бөөгн бөөлүүлээ. Нөгөөдөл чинь тэгээ яаж үздэг вэ гэхээр дахлын ширээ бэлдээ тэрэн дээр том үхэр тавьж байгаа. Хин ч зүдэн зурхгүйгээр гал зурхгүйгээр бурхан энийг шатай. Тэ? Энэ дахлын асаасан нь тэр үнэхээр бурхан амьд байна гэдгийг шалгая гээл. Тэгэнгүүтээ нөгөө 450 бөөчс бижигнээ өглөөнөөс ахуулаад үзээлээс өдөр болол ойройхон тийш бас нөгөө Илияч нөгөө яасан бэ нөгөө бурхан ч унтцсан уу яасан та нарын бөөч яач вэ гэд нөгөөдөл нь бүр цус нүждэг хойлдод бүр заваарж өгдөг. Яг тэр та өөрөөсөө номоос нь уншаад төсөөлөд үзээрэй. Нөгөөдөл чинь доромжлоод бүр байхгүй болгоод өөрийг. Тэгээд тэгэнгүүтээ Илия томорч би дахил дээр ус асах шуудад татчихъя гэж яагаад эзний гайхамшигыг үзүүлж байгаа. Энэ гайхалтай Илия харагдахад Петр тэнд юу болох вэ? Юу маа. Гэхдээ одоо миний нүдэнд харагдахад л тэр чинь төсөөлөхөд бол Илияг би бодлоо өөрөөсөө гэсэн төсөөл байгаа шүү дээ. Одоо Библийн дөрүүдийг төсөөлөхөд те Илия гэж нэг иймэрхүү хүн байсан бах. Одоо юу гэдгийг Давид гэж нэг иймэрхүү хүн байсан бах гэл ингээл төсөөлөхөд бол Илия, Мосе хоёрыг харна гэдэг бол за тэгээд тэр шинэ гэрээний үед амьдарч байсан хуучин гэрээний хүнийг харах юм бол тэр чинь үнэхээр гайхамшигтай зүйл болно өстэй. Одоо юу гэдэг юм бэ? Бид нар одоо нөгөө Мартин Лютерийг ч юм уу одоо юу гэдэг юм нөгөө нэг өнгөрчдөг хэм блэ? Гайхалтай нөгөө нэг Америкийн Джон хэм блэ? Стив Джобс ч шээ. Тэр Америк ерөнхийлөгчдийн нөгөө Христ итгэлийн зөвлөх байсан. Джон Максвелл ч арай биш байгаа. Тэр худлаа ярих гэдэг. Джон хэм блэ? Кеннеди шээ. Саяхан өнгөрсдөг штэ. Яг тэрийг та олоод байгаа уншаарай заяа. Айгу Билли Грэхэм. Тийм Билли Грэхэм. Тэр чинь өөрөө бас айгу гайхалтай хүн байгаа шүү дээ. Билли Грэхэм болол тий. Америкийн үе ерөнхийлөгчдийн яг цэвэр Христ итгэлийнхэн зөвлөх байсан хүн байна. Тэр хүнээ залбирсан залбирлаар маш олон сүмж болгоноо өрөөгдөж тэр чинь үндсэндээ эзний ажил гайхалтайгаар хийсэн юм байна. Тэгээд Билли Грэхэм яриад тантай уулзч юм гээл ботход гээл. Ийм гайхалтай зүйлүүдийг харсан Петр. Тэгээд бас нэгэн үйл явдал болж байгаа. Саяны бидний барьдаг зоогны орой. Тэд нар зоог бариад зоогон дээр дарс уцгаагаад нөгөө бас л нэг уралдааны тухай ярьдаг тий. Тэгээд энэ чинь ийм үйл явдал болж байгаа. Бид нэр зоог барьсныхан дараа чидүүн уул руу гараад тэгэхэд Есүс тэдэнд та нар энэ шин надаас олж бүгд бүдрэх болно. Учир нь би хоншин зохино, хонин сүрэг тарж бутарна гэж бичигдсэн билээ. Харин би амьлуулагдсныхаа дараа та нараас өмнө Галилд очино. Очино гэв. Петр түнд танаас олж бүгд бүдэрлээч би хизээч бүдрэхгүй гэхэд Есүс түнд үннээр би чамд хэлье. Энэ шин азарган дахиад онготхоос өмнө чи намайг 3 таа үгүйсгэнэ гэвэ. Гэтэл Петр түнд би тантай хамт өөхөх ёстой болсон ч таныг үгүйсэхгүй гэхэд шавнар нь бүгдээрээ бас тэгж хэлцгээжээ гэж. Мэдээж тэ. Гэхдээ ер нь Avengers дээр гардаг шиг ингээл ирмэл 5000 жилийн өмнө яг Христийн тэр зоогийн ойроо за очичий гэж бодъё. Очиод за би одоо ингээд үхнэ гэхэд та юу гэж хариулах вэ? Тэгнээд тийг та хэвээр үхэх ёстой шүү би ойлгож ийн гэж хэлэхгүй шүү. Мэдээж Петр шиг л хэлнэ тэ. Үгүй эзэн би одоо тэр олон гайхамшигыг харсан хүн бол үгүй яадаг ёстой бурхан эзэн та үхэхгүй шүү. Та үхсэн ч амьдлын нэстэй гэд хүлэн зөвшөөрөх итгэл байж болох уу? Болно тэ. Та тэгж чадах болов? Үгүй чи яагаад юм дууг болчихв. Эдүүлээ ингээд ирмээд очиж үзэх юм. Аванжс дээр ингээд ирмээд 5000 жилийн өмнө очсон шүү дээ. Бид нэр очисон ч гэсэн Петр ахыхаа тэр зүрх сэтгэлээр л ярих л байсан баг. Христ эзэм та битээ үхэхгүй хаа тий. Би таны үхвэсэн ч би тантай үхчихэд. Яагаад тэр чин нүдэн дээр нь өчнөө гайхамшиг хийсэн тий. Мосе Илиятай уулзахыг харсан. Тэрсэл Лазар одоо хин өчнөө хүнийг амьдуулж байгааг харсан. Тэр байтугай тий нөгөө 5 далах 2 загсаар 5000 эрчүүдийг хоолж ихын ч Петр харсан. Маш олон гайхамшиг. Энэ Библийн тэр үйлс ном одоо юу гэдгийг эхлээ сайн мэдээний 4 номыг харах юм бол маш олон гайхамшиг дотор Петр өөрөө явсан байж байгаа. Юун тэр дотор Христийг үхэхэд тэр үүсэх яг нэг талаасаа Петрийн хариулт бол зөв. Тийм биз дээ.
Тийм ээ, таныг өгөхөөс нь би дагаад өгөхөд та амьлуул муу санаагаар бодох ч гэсэн та намайг амьлуулчих юмсан дээ гэсэн итгэлээр мэдээж тэгж л хэлнэ. Гэхдээ үйл явдал нь маш эсрэгээр болж байгаа. Эцэг бүгдээ хамтдаа уншицгаая. Христ энэ дээр айгүй хэцүү бичсэн тий сүүлийн бүр юун дээр нь болохоор Петрийн үгүйсгэл энэ төр гэдэг. Петр гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивгсэн түнд ойртон ирээд чи ч бас Галилей Есүстэй байсан шүү дээ гэхэд тэр харин бүгдийн өмнө үгүйсгээд юу ярьж байгааг чинь би мэдэхгүй байна гэв. Петрийг хашааны хаалгаар гаргахад өөр шивгсэн түүнийг хараад тэнд байгсад энэ Назарын Есүстэй байсан гэж хэлв. Тэр дахин үүнийг өчөглөн үгүйсгэж би энэ хүнийг танихгүй гэв. Тэгтэл бодлого тэнд байгсад ирээд чи гарцаагүй тэдний нэг нь мөн ярианаас чинь илт байна гэцгээ. Петр хараал тавин тангаргалж би энэ хүнийг танихгүй гэлээ. Тэр мөчөд дахиад онгодов. Тэгээд Петр дахиад онгодохоос өмнө чи намайг 3 таа үүсгэнэ гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад гадагш гарч гашуунаар уйлваа гэж. Нөгөө гайхамшиг дотор явсан нөгөө баг хизээч энэ эзнес урахгүй гэжсэн нөхөр яасан блэ? Яг амин дээр нь тулаад Христ нь өөрөө баригдчаад өөрийн хүмүүс барих гад ирэх үед эзнес урвж байгаа. Маш хэцүү тий. Тэгээ би нэгэн гэрчлэл яар өөртөө тохиолдсон гэрчлэл. Би 2012 он 13 онд амьдлах чуулганаас илгээлтээр явсан. Хятад руу өвөр Монгол. Тэгээд илгээлтээр яваад нэлээд хоног үйлчлэл хийгээд тэн чинь маш хөвөлтэй байсан. Христ нөгөө хятадын тэр Христ итгэлийг бол бид нар бол бас их дутуу үнэлэхээ аргагүй. Гайхалтай итгэгч нар зөндөө. Тэн чинь би Христ итгэлийнх нь мөн чанарыг агуулгыг харахтаа үнэхээр ицсэн. Өөрсдөөсөө ицсэн. Тэгээд тэнд бид нар гайхалтай үйлчлэл хийж яваад тэгшээ ахлагч ойноо хадам ээж. Тэгээ бид гурав явсан байхгүй. Тэгэхэд хадам ээж болоог байсан. Сүмийн ахлагч байсан. Тэгээ бид гурав яваад үйлчлэл хийгээд ирсэн. Тэгээ тэн чинь маш гайхалтай үйлчлээд ингээд бүх үйлчлэл хийгээд яасан чинь нэг төлөвлөгөөгүй нэг тийм айгуу том конференц болох гэж байгаа гэдэг. Тэрэн дээр чи Магдалины үйлчлэлээр ирсэн юм чи Магдалаар үйлчлэлч гэхгүй юу? Тгийгээд. Би тэн чинь бол яг уг нь үгүй үйлчлэлээр очив. Уг хуваалцаа бүх юм дууссан байсан. Нэг 2 хоноод явах гэжсэн өмнөх өдөр нь тийм гинтгэн санал орж ирээд. Тэгвэл тэр хотод болохгүй өөр хотод болно гэд. Өөр хотод. Тэгээд хятадд яадаг вэ гэхээр зөвшөөрлөлтөд цуглаанд тийм конференц үйл ажиллагаа явуулж болдог. Зөвшөөрлөгөө цуглаан юм уу өөр тиймд юу явуулах юм бол цуглааны шууд хаачдаг. Тэгээд хавчлаг дотор байна гэдэг чинь нэг талаас айгүй ерөөлт. Тэнцээ бол Библиэ өөрөөсөө тайлж уншихад пастор номлоход хүртэл дандаа хяналттай. Албан ёсны цуглаан яадаг вэ гэвэл номлогч би одоо энэ бэлдсэн үгээ бүгдийг хянуулаад тэр дотроос жишээ нь ариун сүнсийг тэр дотроос эзэн гэсэн үгийг ийм үгнүүдийг хасуулж авах жишээ нь. Тэ эднэрийг юу гэж мэдэхгүй цаанаасаа ийм даал тутах юу байдгийг. Тэд нар бүгдийг даруулаад энэ агуулгын сольч гэдэг юм уу те. Ийм сүнс цус одоо юу гэдгийг өөр ийм одоо ярьж болохгүй. Тэгээд айгуу том цуглаан болох гэж байгаа 200 300 ирнэ гэдэг. Тэгэхээр би айгуу өрөөлөх яв очие гээд. Тэгээд л яваад очисон бид нар нэг айгуу том цуглааны байранд яг цуглааны заал артталт нь залгаад ийм гест хаус шиг ийм амардаг өрөөнөттэй. Тэгээд амардаг өрөөнд тэгшээ өтөр явсан. Оюунагч үлдээд. Тэгээд тэгшээ өтөр яваад явсан бас нэг өвөр Монгол орчуулагчтайгаа бид гурав тэр гест хауст нь хоноо. Оройн очиж хоноод. Тэгээд хоноод өглөө намайг юу сэрээсэн гэж. Өглөө нь би үүр цайхын завсраар дахин дуунаар сэрсэн. Яаж сэрсэн гэж. Би бүр нулимсаа барьд илээгүү. Би бүр ингээд нэг хүн ингээд микстэл уйлдаг шүү дээ. Юу бол сая охин ингээд уйлж байгааг харагчтай. Яг тэр юм шиг ингээд уйсах. Би бүр зогсож чадахгүй. Юу болоод уйлаад байгаа гэдгээ би ойлгоогүй. Яасан гэж уйлаад байгаа гэдгээ ч ойлгоогүй. Гэхдээ намайг сэрээсэн дуу хоолой нь юу байсан бэ гэвэл дахиад байсан. Тэгээ би бүр би орондоо нэлээ уйлж байгаа л босоод ингээд яасан чи гадна яг ингээд сүмийн одоо ийм заал шиг арталтны юм
талбай хэсэгтэй байхгүй сул хэсэгтэй сандал тавиаг хэсэгтэй. Тэр зааланд нь цуглаанд оролцох гэж байгаа хөдөөнөөс ирсэн хүмүүс шүн ирээд амарч ирсэн. Тэр конференцт нь оролцох гэж байгаа хүмүүс. Ямар хүмүүс байсан гэж? Тариач үг. Одоо бидний яг нөгөө телевизээр хардаг бол тариач өвгчүүл шиг тийм өвгчүүл ирсэн. Нэгнийхээ төлөө ингээ гар гараа барьсан залбираа сууж байгааг байна. Тэгээ би үнэхээр ичгүүр мэдэрсэн. Тэгтэл би нөгөө уйлал явуулсан. Тэгээд би бүр гайхал энэ ч ямар энэ ч би яасан гэж үлээд байгаа. Одоо хинд гомдолт юм болоо л гэж бодоод нэг тэрүүнд л өөрийгөө л бодож байгаа. Тэгээд би урагшаа тэр хүмүүсээс нь урагшаа гарч ирээд сандал дээр нь суугаад залбираад уйлаад ингэсэн. Тэгээд би залбираад юу асныхаа дараа маш их тайван болоод айгүй бүр ингээд дотор бүр ингээд тавигдсан юм шиг болсон. Тэгээд би жоохон тайвшраад ингээд бодоо сууж ирсэн. Үнэхээр миний сүнс уйлсан. Яагаад гэвэл яг тэр үед маа доотлын дүү тамирчин шүү дээ. Бар 100-аад хилтэй. Хичнээн гайгүй. Энд ч байсан хүмүүс бол бас мэдэх бахтай зарим нэгэн том биетэй залуу шүү дээ. Тэгээд тухайн үед яг явахын өмнөхөн зүгээр л гэртээ байж байгаа давсаг нь түгжрэл болчихлоо, олгоо болчихлоо гэж бодоод очиод эмнэлэгт үзүүлсэн чинь наад чи сувгийн бүглэрлөө нэг нэгдүгээр эмнэлэг рүү очиод нэгдүгээр эмнэлэг дээр очисон чинь өө зүгээр сувг нь бүглэрсэн байна гэ. Тэгэнгүүтээ дурангийн агалгаа ичж болно гэд дурангийн агалгаа игээд тэгээд яасан чи дуран хүрсэнгүй. Одоо нээлттэй агалгаа ихээс арга байхгүй. Тэгээд яасан чи за юу ч гэсэн ингээд ийм сувг бол явандаад ингээд тайлагч 1 2 ханаг харьяа гэд. Тэгээ 2 хоногийн турш магадгүй 40 мөч хүрээд айгүй өндөр халуурж байгаад 2 хоногийн дор эрентгэнээр хараад юу болсон бэ гэвэл нэг бүр нь угаас авахаас өөр арга болсон. Нөгөө юу хийсэн? Эдэлсэн. Өрөвссөн наатах чинь авахаас өөр арга байхгүй болсон. Авахгүй бол нөгөө бөөрэнд нөлөөллөө. Ийм амар хариуцлага. Манай эмчнэр тэр хооронд ч 40 юм тарай. Нэг ширхэг нь л 75,000 үнэтэй тарайг л өдөрт 3 юм. Наатах чинь л одоо яг нэг юм өрөвсөл юг бол дарцдаг ингээл манайх хийлгээл ингээл маш их явуулж ясна. Тэр чинь 7 хоног эмнэлэгт халуурж байгаа хүн чинь бүр хүч тамиргүй хөлсөн цуусан юм болж байгаа. Тэгээ яалцгүй нэг бүр авах болсон. Тэгээд энэний дараа ээж маань одоо юу гэдэг юм. Одоо нэг манайхны хийдгийг л хийж байгаа юм. Одоо лам бөөгөр яваал нэг бөөдөр хийсэн. Бөөдөр очиад үзүүлэл за өстө бараг л амьд гарсан нь болж юм болж хэл ингээл за гэр орныхноор нь эргэмэр гэх. Тэгээд бид нэр гэрээрээ очивоо. Тэгээд бид нэр гэрээр очиод биш дургуух. Тэгэхэд чинь би магтаал ахлагч хүн байсан. Тэгээд би бөөдөр хийсэн. Тэгтээ би бодохдоо за дүүгийнхаа төлөө энэ төлөө би явна гэж бодоод явсан. Тэгээд дахиад ирэх шаардлагатай. Би 6 сарын турш авчихсан. Би бөөгийн үг талгаар орж гараал. Нөгөө бөө надад бүр өнгөө шиг юм ярьж байна. Чиний өмнөх нь нэг юу яасан юм аа? Нэг хүүхдтэй болдгоо эхнэр нөхөр хоёр ирсэн. Чи сүмд явд юм уу? Явдаг гэж би өмнө л хэлсэн. Би ч ямар бөө арчаад би бөөчин штэ гэлтэй нэвтэй. Тэгээд надаа өнгөө шиг юм ярьж байгаа. Нэг эхнэр нөхөр хоёр хүүхдтэй болдгоогээ над дээр ирсэн гинэ. Тийм үү гэсэн. Тэгээд эхнэр нь бол орохгүй гэдэг. Эхнэр нь бол би Христ шүү ингээд орохгүй гэдэг. Нөхөр нь л хөөрхий тэгээд аргаа орсон яас явж ирсэн гэтэрч. Тэгээд тэр хоёрыг би харсан гэж байгаа. Би үзсэн. Тэгээд би тэр хоёрыг ингээд үзэх гээд ингээд яасан чинь нэг шар нөхөр л урдуур орж ирчих хаагаад болохгүй. Намайг ерөөс юу ч харуулаагүй. Би тэр хоёрын амьдралын зам л юу гэдэг юм бэ? Тэр хоёрын юуг харах гэсэн чинь ингээд болохгүй байх гэсэн үг. Яа гэсэн чинь тэр эхнэр нь тэр доор залбираа суугаад байсан гинэ гадаа. Өө тэр Христ тийм байд юм шиг үлээ. Тийм юу тийм нэг шар нөхөр орж ирчих хаагаад байсан. Чамааг бол хаахгүй гэсэн. Гү аргагүй шүү дээ. Би чинь тэр дотор орж ирсэн зохиж яваа нөхөр юу хаах нь үтгэвэл Христ эзэн тэнд уйлж байгаа шүү дээ. Ийм магтагчдад тэнд аргаа барстай л. Би сүмд уйлаад дуусаад тэрийг л сансан. Би учир нь тэр сая Баалын бурханд очсон мөрөгцсөн. Христ эзнийгээ цовдлцсан. Миний сүнс байсан. Би өөрөө уйлж сандж тэрийг сэтээг багт. Миний сүнс дахиад дуунаар сэрээд надад яг л Петр ах юм тэр гимшлийг тэр ичгүүрийг мэтрүүлсэн. Тэгээ би зүгээр баярлалаа л гэсэн. Бидний амьдралд
ийм дуу хоолой ирүүл хэцүү бах түнрэ. Тийм дуу хоолой сонсогдохоор амьдрж ивэл бид нар бүр юм игнэлтэй. Тэгээ би энэ цагт үнэхээр ах түнрэг уриалах гэж. Таныг ямар нэгэн дахиан дуу сэрэхээс өмнө бүгдээрээ Библийг уншицгаая. Бүгдээрээ гим нүглээсээ эргэцгээе. Би өнөөдөр та бүгдийг гимшил рүү уриалахгүй. Гимшаач, одоо гим нүглээ хаяач гэж хэлэхгүй. Бидний нэг л зүйл айгуу чухал. Бид нар гим нүглийг юу гэж ойлгодог вэ гэдгээс л чухал. Заримдаа итгэгчид яадаг вэ гэхээр гим нүглийн талд өөрийнхөө талд эзнийг авчрах гэж хичээдэг. Эзэн минь би энийг хийчлээ. Би архитан согтурчлаа. Би тэрнтэй завхарчлаа. Та намайг уучлж өгөөч. Би энэ зүйлийг ингээд хийгээд. Би мэдсээр дахиад бүдэрчлээ эзэн минь. Би дахиад унчлаа. Магадгүй Давид хаан шиг. Давид хааны амьдралыг харах юм бол Давид хаан нэг талаас эзний өмнө юугаач нуугаагүй. Завхарснаас нуугаагүй. Ялалтаа тэмдэглэжсэнээс нуугаагүй. Нус нулимсаач нуугаагүй. Харин бид эзнээс нууж болох юм шиг заримдаа амьдардаг. Бидний дотор тамхичин, бидний дотор архичин, нэг халбах юу гусдаг, завхааргч, худалч, бие биенээ шүүдэг, шуналтай, эзнээс урвагчд байгаа. Бид энэ өдрөл цэмцгэнснээрээ, бид энэ өдрөл цэх байснараа бид нар эзний өмнө шүүгдэхгүй юм шиг, биднийг эзнэрийг хуураагүй юм шиг бид нар өөрсдөө хуурж болохгүй байх түнэр. Нэг л өдөр таны амьдралд таны зүрх сэтгэл дахиад онгодох юм бол ямар хэцүү зүйл, ямар хичгүүр вэ? Би тэгээд тэр өдрөөс хойш би өөртөө аам гэсэн. Би дахиж бөөгийн үе талгаар орохгүй гэж. Би тэрнээс хойш шагаагагүй. Аав эзэн минь очих хэвээр гэж энэ дүү чи ингэж би сүмдэрээ очиж залбирая л гэсэн. Хамгийн зөв зам бол эзний өмнө л ирэх баг. Давид хаан яагаад амжилтанд? Давид хаан яаж энэ 150 бүлгийг бичсэн Давид хааны зүрх сэтгэлийг л харах юм бол Давид хаан өөрсдийг нь шүүсэн хүмүүсийн төлөө, өөрсдийг нь хавчижсэн тэр хүмүүсийн төлөө хүртэл залбирч ирсэн баг. Тэр хүмүүсийн өмнө эзний өмнө ирж ирсэн баг. Тэгвэл та энэ цагт энэ сургаалыг сонссны дараа та өөрийнхөө өмнө ирээч. Өөрийгөө нэг цензурлж үзээч. Таны амьдралд дахиад бүд онгодоос ах тунраа. Бүгдээрээ сургаалыг хэрэгжүүлэгчтэй байгаасаа гэж хүсэж байна. Бид өөрчлөгдөх бүрэн боломжтой. Учир нь магадгүй та бүдрээгүй байж болно. Магадгүй бүдэрсэн. Яг энэ цагт ч гэсэн та өөрийнхөө гим нүглийг санаж иж магадгүй юм. Энэ цагт нэрээ би чинь тийм шүү дээ. Би энэ зүйлээ засчих юмсан. Би энэ цагаас эхлээд тамхи татахгүй даа гэсэн бол би энэ цагаас эхлээд арх амсахгүй даа гэсэн бол би нэг халбах пивч гэсэн нүгэл юм шүү дээ гэж бодох юм бол та энэ газраас эхлээд нэг цензурлж үзээч. Бид нар өнөөдөр гим нүглийг бид нар заримдаа Христийг өөрийнхөө талд авчрах гэдэг тийм. Би ингэсэн учраас эзэн минь та намайг хүч. Би ингэсэн учраас эзэн минь та намайг хүч. Эцэстээ яагаад цензурлсан бэ гэвэл эзэн чи миний талд ирээч гэж хэлсэн байхгүй. Уг нь бол чи миний зөвхөн замаар ирээч. Чи заавал тэр хүмүүст бүдрэгч болоод заавал чи тэр хүмүүсийг уруу татаад тэхгүйгээр чи миний талд ир зогсооч яа. Тэрийг л гимшилгээ. Бид нар өөрсдөө бурхны талд очиж зогсох юм бол бид тэр зүйлийг хийхгүй гэж шийдсэн үед гимшил болохоос биш бид нар хийсэн болго бүдэрсэн болгоныхаа араас эзнийг өөр дөр авчрах гэдэг. Тэр бүгдийг уучлуулах гэдэг. Мэдээж эзэн уучлана. Эзний зүрх сэтгэлийг бид нар тэр байтугай бидний төлөө тэр гим нүглийн төлөө бид нарыг завхаардгийн төлөө бид нарыг хулгай хийдгийн төлөө биднийг худалчийн төлөө биднийг бие биенээ шүүдгийн төлөө тэр цовдлогдсон хат нүрэ. Тэгэхээр бид түүнийг дахин цовдлохоо болцгоё л гэж. Энэ юу вэ? Энэ ерөөсөө зүрх сэтгэлдээ гаргах нэг л шийдвэрийн тухай байна. Тэрнээс биш бид маргаашнаас эхлээл бүр өстэй өчр зүггүй өдөрж шүнжин гайхалтай итгэгч болоод тийм амар биш л дээ. Итгэлийн амьдрал өөрөө маш хэцүү. Тэгэл бид нар би яагаад өнөөдөр энэ зүйлийг та бүгдээс ятгаад байгаа вэ гэвэл Монголын Христ сэтгэл өөрөө хэдхэн хувь бэ? 2%. 2% өнөөдөр гэрэлтэж чадахгүй бүдгэр хаяа нэг бие гусчдаг. Гараал би гал өнөө гэж нэгнээс зогсож ивэл бидний хин даган дуурайх. Бид нар яаж Христ сэтгэлийг 4? Яаж бид нар 40 болгож чадах юм? Бидний үүр удам яаж бид нар зөв сайхан амьдарч. Тэр байтугай гайх өнгөө шиг юм байна. Номдол хийгээд дуусны дараа хүүхэд нь аав эндрээ аваа явъя гэж хэлсэн. Бид нар сүмдэр нэг нүртэй гэртээ хараад нэг нүртэй гэж болох. Тэр хүүхэд хүртэл харсан. Эндрийн цаана хичнээн гайхалтай аав байгааг хараад тэр хүүгээ гэртээ авчрахыг хүссэн. Бид нар ингэж амьдарч болохгүй байна.
Бидний хүндэтгэж амьдрах цаг хугацаа бол нэгд өдрөөс эхлээд хагас өдөр хүртэл таны Христч амьдрал байна. Тэгээд бүтээсээ итгэгч байхаа болцгоо яах түнрээ. Тэгээ би нэгэн ишлэл уншиж өгөөд өнөөдрийн гайхалтай ишлэл байгаа. Учир нь таны хашаандах нэг өдөр гадна байх 1000 өдрөөс ч дээр юм аа. Гимбурогийн майхнуудад оршин сууснаас Бурханыхаа өргөөний босгон дээр зогсгосон доо гэж. Танд одоо бодогдож байна уу? Танд одоо ятгалга ирж байна уу? Давид хаан энэ зүйлийг тунхагласан байна. Учир нь таны хашаандах нэг өдөр гадна байх 1000 өдрөөс ч дээр юм а гэж. Гимбурогийн майхнуудад орсон сууснаас Бурханыхаа өргөөний босгон дээр зогсгосон доо гэж. Галилчуудаа бүгдөө эзэн Бурханыхаа өмнө зөвхтийн тэр замаар Христ итгэлийн тэр гайхалтай нэгүслэр бид чөлөөлөгдсөн, эдгэрсэн. Бид энэ ч цөөхүүлхнэ ч гэсэн гэрэлшгэл байхгүй бол бидэн дээр хідэн хүн ирж бүдгэрэх вэ. Бид бүдгхэн байвал хідэн хүн ирж гэрлийг харах вэ. Бид энэ хараа зориг маань бид энэ байгаа 30-40 мянган монголчуудад үйлчлэх. Тэр хүмүүсийн зүрх сэтгэлд, тэр хүмүүсийн амьдралд бас гэрэл болоосоо гэж хүсэж байгаа. Христийг таниулж хамсан. Харин та өөрөө гэрэл биш бол таны хэн дах?